Бүгдээр нь за энийг хийдэг үзүүлээ. За амртай шинэ оны шинэ жилийн өдрийн шинэ жил эхлээд аль хэдийн 1 сар болсон байна. Би огт бичлэг хийгээгүй. Сар 10-аад хоногийг үтсэн байна. Тэгээд буцаад болцож байна. За өнөөдрийн бичлэгээр болохоор 1 сар хэрхэн яаж өнгөрснийг дүгнэх маягаар энэхүү бичлэгийг оруулж байгаа. Тэгээд бүгдээрээ миний 1 сар ямар хөө болж өнгөрснийг хамтдаа иргэн санацгаая. Бас би санана та талаараа. Окей, иймэрхүү юм болсон байна гэд мэдээж авах нь шүү. Окей. За шинэ оны хамгийн ихэнд стимулээр үсгээ бодсон. Тэгээд шинэ жилдээ орсон зургууд маань харагдаж байна. Тэгээд саарл үстэй шинэ жилдээ оролцоод жоохон фейлцэн толгойнхоо ойрын үсийг жоохон сонин зайруулалт болчихсон. За тэгээд ажилдаа явж байгаад 1 сар харнаас Монголд амарсан байгаа. Тэгээд амраад найзтайгаа уулзсан. За тэгээ 19-наас эхлээд буцаад ажилдаа яваад ажлаа тараад талайхан байсан болохоор найзуудтайгаа ихч нартайгаа алхдаг болсон. Манайда хоол авчирч өгсөн. За 2 сар манай машин трейдинг шинэ машинтай болсон. За тэгээ сарын сүүлийн өдрүүдэд доор хүмүүсний нэр гарсан. Гоё гоцтэй. За бид гурав өнөөдөр уулзсан байгаа. Би бичлэгээ би багтаа хий. Тэгээ герман ч гарна үзнэ. Гацаач. За ажиллаа тараад гацаач. Юусэн ч үгүй. Одоо 6 цаг 30 минут болж байна. Маш завгүй байсан эцэст одоо л нэг завтай болоод бичлэгээ хийгээд утас руу хараад ярих завтай болж байна. Тэгээд битүүний өдөр гэхэд хүн амар их байна. Тиймэрхүү монголчуудын юмад болгож авдаг зан. Бүр амар бид нарт тлээ болж байна. Ажил болж байна. Тийм. Гэхдээ би ч гэсэн өөр амар юмад болгодог л да. Тэгээд өнөөдөр гэхдээ азар манай дэлгүүр 9 цагаас хаана нэг тиймэрхүү л байна да. Тэгээд оройд хараад болцсон. Үхэрдээ сүлийн он оролцоо. Ирэх гарцгаа. Битүүнийг ингээд гадаа тэмдэглэж байгаа тэмдэглэж байна. Гадаа битүүлч байна гэж баярлаа. Ингээд үхэр жил ийм үстэй. Энэ охин бас нэг хэсэг ийм үстэй зодогч байх болсон. Яа энэ шүү дээ. Үстэй байгаа биш үү баг. өдөр гасан өдөр байгаа өдрөөс нарай боо. Хороололтоо эргэлцсээр байгаа л дуусчихлаа шүү дээ. За одоо би тийм Ёо энэ үүдэн төвөний цагаан муурчин байж штэ. Нөгөө цагаан муурчин үүдэн байж. Ёо муха амар айлгаад байна намайг. За одоо ч ихтэйсээ одоо бид Төв аймгийн Эрдэнэ санд
руу явах чинь. Тэгээд тийш явж ягч авъя гэхлээр манай аавын нагц ах эгч байдаг. Тэгээд бас манай аавын найз байгаа. Тэгээд бүгдээрээ тийш явна. Манай хамаатнууд манай авгууд ер нь бөөнөр явж байгаа. Тэгээд News одоо утасны нэг хэдтгэх шиг үзний ягаан туяатай саарлуугтай болсон байгаа шүү та. Явцгаая. Намайг харин таних болов таних болов гэж бодоод ингээ хальт хасан ч наваа таньж байна. Тэсний намайгаа. Тинтага. Дугаар нийтлээ. Үгүй дугаар нийтлээ гэж тэнд машины дугаар асууж байгаа болов гэж 0210. Тэнд чинь утасныхын дугаар нь. Тэнд хоёрын хамгаалагч нь бас намайг аим хараад надад таниад байгаа юм байна да. Хоёрын хамгаалагч нь шинжлэх хэлсэн. Хэлсэн баг. Одоо би хитэн баян чанаманд ирж байна. Алт зогсоод манай том авах хичээдэр нөгөө нэг аваа мовон тэгээд салаад аман дээр нь сүүмөө бодамдаа өргөнө гэд тэгээд хэлэх гээд төр зогсож хооронд аль бичлэг хийх боломж галаа. Ер нь шиний нэгэн хоёрын чинь бичлэг хийх гэж амар хэцүү мөн айлсэл хүн амьтантай зогсож ирэх тэгэл ганцаараа яриад байх хэцүү. Нэг өдөр бичлэгэнд хамаг оруулах бас нэг их мэрхтэй. Цаавч чадахгүй. Дэрэн тавчаанд. Нэмээд тавчаанд. Одоо бид нууцлаад руугаа явах чинь. Тэр юусэн өмсөх байж байгаа сая дөнгөж сая нэг талт малгайг гин өмсөж үзсэн чинь надаа айгүй хөөрхөн зохиод байгаа юм шиг санагдаад хийгээд өмсөж өглөө. Явах уу? Хитэн зууны туршид уус мөрөн баалгахгүй үгүйжлүүлэх зон олондоо би талархъя.